За сайхан амарцгаас нөө манайхаа сайхан амраад ажилдаа явцгааж гинэ. За ганц хоёргүй орж иртэл би шеэр хийнэ. Орж ирсэн хүмүүс нь манайхан шеэрлээд байгаарай. Олуулаа сонсох тусмаа л сайн. Бага байдал санаа зовж байгаа хүн болгон ганц ч гэсэн хүн сонсоосоо гэж бодоод ганц шултганы шеэр хийх хэрэгтэй. Хорооны үзүүрийн л ажил штэ. Хороогоо хөдлөхөөс залхуурж ивэл ховсгол хийж чадахгүй. Хороогаа хөдлөхөөс залхуурж байгаа хүмүүс ховсголд нэгдэж яаж чадах вэ? Сайн шеэрлэх тусмал юу яад юм биш. Би нэг шеэр тоодгүйсэн. Нэг гутал фүүз зарж байгаа хүмүүс шеэр гэдэг юм. Яагаад шеэрлэх гэдэг юм та гэж бодод ирсэн чи. Шеэрлэх тусам олон хүнд хүрд юм байлээ шүү дээ. Би сүүлийн үед шеэрлээ гэдэг болсон. За өчигдөр би ч бас 20 хэдэн шеэр хийчихлээ шүү дээ. Аваач 30 болчлоо. За байлээ. 30 шир хийчихлээ. За өчигдөр үндсэн хуулийн зэц шийдвэрээ гаргалаа. Бүр тэнийг балаа хүнж ойлгохоор юм байсан. За бүр арай хитэрч байна. Энд чинь ямарваа нэг юм бас нэг хэмжээ хязгаар гэж байдаг та. Санаа зовох, айх, ичих тий. Эдгээр ерөөсөө бүр айж ичхээ байлаа. Бүр арай хитэрлээ. Төрийн эрхийг авах оролдлого хууль бусаар шүү. Төрийн эргэлт хийх оролдлого. Энэ ихэнх оронд бол буудуулах, цаазаар авахлах ялтай. За зарим нэг орнуудад насаараа хоригдох ялтай ийм ажил хийцэн. За энэ бол маш ноцтой асуудал. Алан ядах ажиллагаанаас ч ноцтой. За алан ядах ажиллагаа бол тесрэх бөмбөг тавиад нэг хэсэг газар тэр нэг хэдэн алан. За эдний энэ гаргаж байгаа шийдвэр бол улс орны хувьд тавилан улсын амийг хөнөөх голыг таслах гэж байгаатай ижилхэн. Үгүй юу гэсэн үг вэ? 52 хүнийг 71 болгож бичээд төрийн эрхийг авна гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ? Эднэрт ямар аимшигтай сонирхол байна? Яг юу хийх гээд байна? Тэгээд үндсэн хуулинд ямар ч даваа заалт гаргагүй. Үндсэн хуулийн цэцвэл эцсийн шат. Би удаадараа хэлээд байгаа. Үндсэн хуулийн шийдвэр бол цэцгийн шийдвэр бол дараа нь хөх тэнгэрийн шийдвэр л байгаа. Тэнд ямар ч авилга байхгүй, ямар ч албан тушаал байхгүй, нөлөөлөх үндэс байхгүй. Хуулиараа. Хэрвээ тэднэрт нөлөөлөх юм бол үндсэн хуулийн цэц өөрөө эргээд тэр хүмүүстэй асар том хариуцлага үүсгэх. Ийм ч учраас юу яадаг. Үндсэн хуулийн дээр тэнгэр байгаа гэдэг. Яг одоо нөгөө хятадын шээснүүд угаацснууд хятадын угаацыг долоогч нар их уурн хурж явах шиг байна. За энэ усан далаа гэдэг нөхөр хятадын ирлизм шиг байна. Энэ зайл нохом гээл хэлж. Нэг хуурамч аккаунтд л та. Тэрийг ингээ блоклоо явуулчихна. За тэр яах вэ? Энэ хараа үндсэн хуулийн цэц гэдэг бол үндсэн хуулийг сахин хамгаалдаг. Үндсэн хуулийн манаач нар гэсэн. Үндэс шүү дээ. Үндсэн хууль шүү дээ. Үндсэн хууль гэдгийг манайхан ерөөсөй ойлгодог юм шиг байна. Энэ Монголын хамгийн том хууль. Энэ Монголын бүх хуулийн суурь нь үндсэн. Тэгсэн юу вэ? Үндсэн хуулийн хурлыг хайж гарах юм. Ямар амар юм бэ? Ямар амар дураараа юм бэ? Шүүх хурл хайж явдаг. Эдгээр одоо хинбэ?
За иргэн би шүүх хурал хаяа явбал яах вэ? Гаргахгүй. Нам суу, чи суу гэд нам суулга. Тэгсэн чинь дураараа ингээд гоо шүүх хурал хаяа явчихдаг хэрэгтэн байд юм бах та. Бөөнөрөө шүүх хурал хайж явж шүү. Үндсүүлэн цэцэн дээд судлын хурлыг шууд хурал. Үний их хурлын чуулган биш шүү дээ. Лалрууд минь. Өөрсдөө та нар хин гэж бодоод байгаа юм бэ? Оюун эрдний амар баясгалан. Жэнко. Энэ болгон туяа гэж нэг нусан таг. Сайн зөрөг гэж нусан бөглөө. Энэ ган зөрөг гэж нусны хундаг. Та нар дээд суудлын хуралдааныг их хурлын чуулгантай андуураад байгаа ийм оюуны хомсдолтой юунд сууж байгаагаа мэдэхгүй юу хийснээ мэдэхгүй ийм балаа пизданаар их хуралдаж байгаад шүү дээ. Юу гэсэн ч үгүй би хуралдаа хаялаа их суудлын хурал шүү дээ. Их суудл шүү дээ үндсэн хуулийн тэр хурлыг хаяа явдаг гинэ. Бид нар хаялаа. Гэхдээ та нар Монгол Ардын намынхаа хурал дотор эрхэлж байгаа янхнууд уу? Их хурлын чуулган дээр манай бүлгийн эсэргүүцэл илэрхийлж байна гэдээ гардаг хурлаа юм. Та нар их орноос орвсон Монголын үндэстний эсрэг хэрвээ энгийн би үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэн бол би 12-оос 20 жилийн ялтаа хуулиндаа тийм байгаа. Одоо эднэртээ 12-оос 20 жилийн ялааг өгөөч. Үндсэн хуулийг бүр нэг заалтаар биш 3 заалтаар зөрчсөн байл шүү дээ хүмүүс чинь. Одоо дээцүүдэд хууль үйлчлэх юм үгүй юм харъя. Энд уучлаарай юу яагаад. Тэс нэг шингэн усгаачихгүй. Тэгээд дараа нэг ийм юм. Нэг аюултай юм байна. Эдгээр биш үү? Цаг очих гэж. Гэсэн алах барьчаад тэгээ хараа болгон туяаг шийдвэр гаргаж яхад нь Монголын топ хуульч нар өөр өндөр настай 70 80 90 хүрсэн академич нар хуулийн ухааны докторууд хэлээд шүү дээ болгон туяад та нар үндсэн хууль зөрчөөд байна. Энэ хамгийн аюултай хэрэг шүү. Та нар хууль бусаар төрийн эрхийг авах гээд байна гэд сануулаад ахад сургаггүй нэг хувийн сургууль төгссөн сайн зөрөг гэдэг нэг хятадын тавиул Бээжин хав сайн зөрөг гэдэг нэг Бээжин хавааг хуульч шаагаад тэр насаараа хууль судалсан тэр том эрдэмтэд академичнэр чиний бооророогоос доор байна гэж юу яриад байгаа юм бэ? Булган туяа чи асар хүн гэмт хэрэг хийцэн. Өөр оронд бол чи буудуулна эсвэл насаараа хоригдно. Монгол харин хууль султай учраас 12-оос 20 жилийн ял өгнө. Чи луусан руугаа явах ёстой. За би ихлэ талбай руу гарыг гэсэн. Би ихлэ за талбай руу гарыг алгацъя гэсэн. Та нар малнууд намайг зандан шатрыг өмөрж ийн гэж хараад байгаа байхгүй. Үгүй шүү дээ би та нарыг өмөрөөд байсан шүү дээ. Монголын ард түмний эрх ашигын төлөөгээ талбай руу гарыг гэсэн. Тэрнээс энэ хоёрын төлөө биш. Бид энэ хоёрт чинь дургу. Хамрандаа баас наацсан юм шиг биз да. Бас нэг ирлиз царайтай яг Монгол гэхэд хэцүү нэг юм хачин нөхөр. Бид энэ хоёрын чинь төлөө жагсах гаагүй. За нүүрсний хулгайчуудаа бариач биз да. Яагаад жирийн ардын хүүхэдийг насаар нь шоронд татаадаг? Энэ харал алрууд чинь ингэж их хулгай хийчихэд хахад яаглаар эднэртэй хариуцлага тооцдгүй ингэж би талбай дээр гаргаж ирсэн. За тэгсэн чинь хазар энэ зандан шатрын энэ хоёрыг ажлыг хийлгээч. Эдгээр чинь нүүрсний хулгайчтайгаа үзэлцэх гээд байгаа юм шүү. Хүчүүгөө хөдөлөө. Ард түмэн тэр зандан шатрын энэ хоёрыг дэмжих хэрэгтэй гэд би талбай дээр гарья гэсэн. Тэгсэн чинь ерөнхийлөгч их хурлын тогтоолд нь хориг тавьчихсан. За тэгэхээр за ерөнхийлөгчийн хориг яах нь харъя гэж бодож ирсэн. Хүлээжсэн. За тэгсэн чинь цэцэн шийдвэр гарчлаа. Одоо бид нэр юу нэхэж жагсах вэ гэвэл тэгэнгүүт одоо тухайн үед би ингэж жагсаад гарцсан бол ерөнхийлөгч хориг тавьчихаар миний нөгөө чиглэл өөрчлөгдөж шээ.
Тэгээд үндсэн хуулийн зэц гаргахаар миний чиглэл өөрчлөгдөж байна. Миний зорилго, миний жагсаалтын зорилго өөрчлөгдөд хүмүүс самуурж эхлэх байхгүй юу? Ийм учраас харж байгаа яг нэг зорилготой л босох ёстой гэж би хараад байна. Одоо босно. Одоо энэ хулгайчуудаа шорондно. Үн чинь 52 хүн ирчээд байхад 71 хүн гэж төрийн эрхийг булаана гэж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь улс үндэстний эсрэг алан хэдх ажиллагаанаас том эрүүгийн асар том хэрэг хойлдсон. Зохион байгуулалтаагаар төрийн эрхийг завдсан, авсан. Үндсэн хуулийг 3 заалтаар зөрчсөн. Эх орноосоо урвсан, өргөсөн тангаргаасаа нэтсэн. Асар том заалт үзүүлэнгүүд араас нь орж ирнэ шүү дээ. Одоо хэдүүлээд талбар руу гарна. За тэгэнгүүт ингэж байгаа. Хөрөн сүхийн засгийн газар ингэсэн гинэ. Хөрөн сүхийн засгийн газартаа барьцах байгаа гинэ. Хөрөн сүх өөрөө уучлал гоогаад би ковидын үед ингээд ерөнхий сайдын хувьд алдаа гаргачлаа. Тэгэхээр улс төрчин өөрөө хариуцлага хүлээж чаддаг байх ёстой гэд кабинетаараа татан буусан. Өөрсдийнхөө хүсэлтээр. Ойлгосон уу? Хөрөн сүх харин ч тэн дээр бүр эр хүн шиг уучлал гоогаад таавчтай эмэгтэй гаргасан. Болон хид хидэн би юм алдаа гаргалаа. Монгол улсын ерөнхий сайд ийм том алдаа гаргасан бол өөрөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй гэд өөрөө уучлал гоогаад кабинетаараа татан буусан. Энэ үндсэн хуулинд хамаахгүй. За танаа дан хоёр үрд нь бүр амь тэмцээд итгэл үзүүлээч надтаа гэдээ бүр арчаага алдаа үстэй. Эр хүн шиг албан тушаал өгөж чадаагүй шүү дээ. Би энэ сандлаас боогол шоронд орно гэдгийг мэдээд баахан хулгай хийсэн биз да. Хулгайгаа нууц амжаагүй байхад нь нөгөө хүүн бөкснийхөө явдлаас бол баригдаад хүүгээ авч салхилж өгч байгаад баригдаад тэгээ орлогоо нотолж чадахгүй. Орлогоо нотлооч гэсэн шүү дээ. Оюун эрдэнэг огцор гээгүй шүү дээ. Орлогоо нотлох гэсэн шүү дээ. Орлогоо нотолж чадахгүй амаргүй дээ гэж писта лалрын танх зарайлж хагаад тэгээд итгэл үзүүлээч надтаа гэж нэг уянгалж үзээд итгэл үзүүлээгүй шүү дээ улсын хурал. Тэгээ ийм хоёр юмтай одоо энэ хууль бус төрийн эрхийг авсан гэмт хэрэгтэнгүүдийн ажлыг зүүрлэх гэдэг байхгүй юу? Энэ нөгөө улны хар ялаануудынхаа тархийг угаах гэдэг байхгүй юу? Одоо тэгэхээр бид нар яах вэ гэхлээр энэ хууль бусаар төрийн эрхийг авсан. За Монгол улсын засгийн газрыг энэ замдан шатардаа биш. За энэ Монгол улсын төр, Монгол улсын засгийн газрыг эдгээр хууль бусаар авсан. Тийм үү? Монгол улсын засгийн газрыг хууль бусаар авсан энэ гэмт хэрэгтэнгүүдтэй ямар ял тооцрыг одоо харъя. Одоо шаардъя. Одоо талбай руу гаръя. Өвөл боллоо. Юугүй өвөл боллоо. Захиргаан станц чи энэ өвлийг дийлэх юм уу? Эдгээр хэрэгээр Монгол улсыг хорлоод байгаа үстэй. Засгийн газар зүгээр ажиллаа хийгээд өвлийн бэлтгэлээ хангаад нүүрс түлш бензин тос захилгаан энэ яаралтай шийдэх маш олон асуудлууд байна шүү дээ. Тэгээ яг ийм эмзэг үед эдгээр энэ төрийн ажлыг 2-3 сар гацаагаад тэгээ өөрсдийнх нь хулгай илэрх гээд тахлаар чичрээд одоо наадвал чинь талбай дээр төрийн эсрэг самуун дэгдэг, өмнө дэгдэг. Тэднэртэй талбай дээр очиж алцсан. Одоо ард түмнийг ард түмэнтэй алцуулах юм хийж байна надвалж. Өмнө нь ард түмэн цагдаа хоёрыг алцуулах гэжсэн бол одоо ард түмнийг ард түмэнтэй алцуулах юм хийгээд байна. Ойлгож байна уу? Үндсэн хуулийн цаана юу вэ? Булган туяавал сая бол хор зэлгсэн. Булган туяагийн нэг асуудал байгаа. 400 сая төгрөгийн хахуулын асуудал байгаа. Тэр фэйсбүүкээр зөндөө явж байгаа. За энэ нутгийн хэлээр бол их сайн ярьд юм байна. Энэ нөхөр чинь нөгөө 100 сая төгрөгөөр
байсан чинь босгын намсгаа 50 сая төгрөг болох 中文，然后来了之前，就是毕业的时候呢，你的中文的水平是最高的。那个时候再考一个，我的成绩是得到的成绩是大概97%左右托福的。然后呢，后来我考了 GRE 的时候呢，我看到就是打开 GRE 的那个，然后你的中文还比较差的话。 Дөнгөлөгч хэрэгтэй гэж яс тэнэгс та. За энэ хулгайч нарыг л нүдлэх хэрэгтэй дээ. За би энэ дээр нэг юм пост оруулсан байна. Одоо л эднийг маш хатуу яллах хэрэгтэй. Үндсэн хууль руу хинч хизээч халдаж болохгүй гэдгийг бид нэр харуулах хэрэгтэй. Халдах юм бол хатуу шийтгэдэг гэдгийг эднийг шийтгэж үеийн үед сануулах ёстой. Хэрвээ эднийг шийтгэхгүй бол энэ хулгайчууд чинь болдсон байна. Үндсэн хуулийг эсэргүүцэж болдсон байна. Үндсэн хуулийг ингэж дорд үзэж болдсон байна гэд Монгол улсын үндсэн хууль руу байн халдах болно. Үндсэн хуулиар оролдвол үндсэн тавраг болгодог гэдгийг одоо харуулах ёстой гэдээ би нэг пост оруулсан байна. За энэ бол аюултай залуу байна. Би энийг уг нь Харанга их тамирын гаралтай манай нутгийн залуу гэж боддог байсан. Ёстой ихэн хээр алга бол хүн шир алга гэж үний юм байна. За бас энэ дээр би нэг юм пост оруулсан. Монгол улсын үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэн тогтоогдчихлоо. Энэ нүүрсний хулгай бол жижигхэн шүү. Үндсэн хуулийн гэмт эсрэг гэмт хэргийн хажууд нүүрсний хулгай бол жижигхэн. Тэр бол мөнгөний асуудал. Хууль бусаар засгийн эрхийг булаасан. Одоо эдгээр яа шийдэх? Дараагийнх нь хууль бусгаар засгийн эрэг булаах ажиллагаа нь алан хядах гэмт хэрэгээс ч том бас аюултай гэж үздэг олон улсад. Хүний ам биш. Энэ улсын ам учраас хүнд гэмт хэрэг мөн. Одоо эднийг яаж шийдэх юм? За одоо энийг хүнд гэмт хэрэг рүү түлхсэн нөгөө нэг дамар баясгалан оюун эрдэнэ эдгээр нь одоо энийг хамгаалах нь харъя. Энэ бол одоо зүгээр өөр оронд бол эсвэл буудуулна, эсвэл насаар хоригдох ял авах. За Монголд бол 12-оос 20 жилийн ялтай. Угаасаа хуулинд тэгээ заасан. Энэ нэг 400 сая төгрөг авчихсан байлээ. Энэ дээр би пост оруулсан да энэ 400 сая төгрөгийн тухай. Хаа. Энэ нөхөр нь сайдаар ажиллаж байхдаа 5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилгыг 8.3 тэрбум төгрөгөөр өсгөөд 3 тэрбум 300 саяар өсгөөд улсад худалдан борлуулад 400 сая төгрөгийн 100-ийн ашгийг хүртсэн. Ийм юм шүү дээ. Тэгэхээр одоо бид эднийг үндсэн хуулинд ямар ч пяста хүрж болдгоомаа гэдгийг одоо эднэрт ойлгуулах цаг ирсэн. Дээдсүүдэд хууль яаж үйлчлэхийг одоо хэдүүлээ харна. Хэрвээ эднэрт хууль үйлчлэхгүй бол юу болох вэ? Ингээд дуртай үндсэн хууль руугаа нулимаад дуртай үндсэн хуулиа зөрчиж ингээ явах юм. За намайг бол бас нэг хэсэг үндсэн хууль зөрчиж гин гэж үзсэн. Надад хэрэг тулах гэж үзсэн. За би тухайн үед л би үндсэн хууль зөрчөөгүй уучлаарай. Монгол улсын үндсэн хуулийн тэргүүн заалт те. Монгол улсын иргэнийг шашин шүтлэг угсаагаар бол арьс сүм ялгарлан гадуурхаж болохгүй гэж заасан байна. Ганцхан Монгол улсын үндсэн хуулинд ч биш. Дэлхийн тусгаар тогтносон 196 улс байгаа шүү дээ. Яг бүрэн тусгаар тогтнолтой зарлалцсан гэдэг л 196 гэдэг байна. 200 улсаас 196-ыг бүрэн хараат бус гэдэг. 196 улс үндсэн хуулиндаа хүнийг угсаагаар бол шашин шүтлэг гарал үүслээр нь ялгахгүй гэж заасан. Яг үнэндээ үндсэн хуулиндаа тэгж гоё бичдэгч Английн төрийг англи хүн өдөрч байгаа. Англичууд хамгийн их цус юм.
Ирландд аимшигтай цус ярина. Германчууд дээд зэргийн цусны үзэлтэй хүмүүс. Германы төрд ирлээ цурлээд нэг ширхэгч байхгүй уучлаарай. Тэн зөвхөн хохтойчууд төрийн албанд ажилладаг. Зөвхөн хохтойч. Та нар Ари гэдэг. Германчууд Ари үндэстэн биш. Ари бол эртний персүүд шүү. Зөвхөн хохтойчууд. Урд хаттын төрд зөвхөн хан үндэстэн толгойлно. Өөр ямар ч үндэстэн ястан гарахгүй. Японд цусны үзэл нэвт. Ингээд дэлхийн бүх оронд цусны үзэл нэвт үнэртэж байгаа. Зөв наана үндсэн хуулийн дээр бол айгүй гоё тэгшэрхтэй байна. Тэ гарал үүслээр нь гадуурхгүй гэж бичдэг. Энэ бол зүгээр л бичсэн юм. Харин цаагаараа бол бичигдээгүй хууль нь илүү үйлчилдэг. За би энгийн номхон ирлээ цурлээ зүүдэг үзэн ядаа зодой нүдий гадуурхээ гэж ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. Зүгээр Монголын төрийг удирдах байгаа энэ мэт хулгайчуудыг 5% намтраа шилэн болгоцгоо. Үндсэн хуулийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Та нар дансаа шилэн болгох юм байлээ. Та нарын данс шилэн байгаад ямар ч нэмэргүй. Та нар угаасаа галдуур данстай тэрүүгээр иддэг. Зүгээр та нарын шилэн данс бол Монголын ард түмнийг хуурж байгаа нэг л хууран бааны чинь нэг. Та нар намтраа шилэн болгож байгаа. ДНК-гаа үзүүлж. Тэр Монголын төрийг Монгол хүн л удирдмаар байна шүү дээ. Монголын төрийг Монгол аавын хөвгүүд, Монгол ээж охтууд удирдмаар байна. Тэрнээс та нарын мөнх үйсгэлэн шиг парализууд, шоохоцууд удирдмааргүй шүү дээ. Мөнх үйсгэлэн чинь шоохоц, парализ өвөр хятад аавын нэрлиз гэдэг нь тогтогдсон л. Мөнх үйсгэлэнгийн гарал үүслийг тогтоох гэж нэг сэтгүүлч 5 жил судалж байгаасаа ил гаргаж ирж байна. Дэн Шимпэн гэдэг Ли Дэнши гэж өвөн цэвэр хятад хүн юм байл. Эмээн Монгол өвөн хятад. Тэгээ эх орончийн төр тоглодог. Та нар тэрэнд нэгтгэдэг. Ийм л байгаа шүү дээ. Би энийг л ил болгох гэж Монголын төрийг Монгол хүн удирдмаар байна. Монгол хүн удирдвал хараач ийм хийхгүй зөө. Миний толгойд, миний зүрхэнд, миний тархинд, миний сэтгэлд хизээч Монгол улсын эсрэг юм орж ирэхгүй. Нэг ч гэсэн Монгол хүн сайхан байгаасаа, нэг ч гэсэн Монгол хүн эрүүл угаасаа л гэж үзнэ. Би улсаас 3 өрөө байр идчихвэл бүр айгаа зачичрээ салгалаад би 50 онд чадахгүй. Миний цус нь тийм хулгайч цус байхгүй. Ирлий цурлий цус чи хан цадгаа мэддэг баг. Ирлий цүн эх орон байдгүй. Тал нь Монгол, тал нь хят. Эсвэл тал нь Монгол, тал нь Орос болчтой. Хоёр өөр ген уулзчихлаар өөр болчдөг. Нутаг орноо ороод уйлдаг, хоолон зангирдаг тэр нэг дүүх гэдэг чинь нэг тийм сүнслэг юм алга болчдөг ирлий цүнд. Гол аюул нь тэр. Бас ижилхэн л хүн. Зүгээр мөрөөрөө бизнес хийгээд амьдраач. Яагаад Монголын төрлөө ингэ шаачаад байгаа юм бэ? Та нар Монголын төрөөс буугаач л гэж байгаа нь миний ажил. Тэс би үнцэн үлзэрчв. Ялгуурлан гадуурхай зодын нүдийгээгүй. За битгий шаа хар банд минь хар лалар минь чамаа юу гэж хэлэх юм? Тэстаа нэг тэнийг юу ч мэдэхгүй уншихгүй судлахгүй хийж идэгээл бүгд хулгайч шаах юм. Хулгайж байгааг нь харсан юм уу чи пистаа маань? Энд чи хулгай хийгээгүй зөндөө хүн байгаа. За хулгай хийсэн юм байж. Тэгвэл хулгай хийсэн юм ингээд фактаар баримтаар нь гаргаж ирээд тавьяач пистаа маань. Шаад. Бүгдээрээ хулгайч. Чи Монгол ардын намын гишүүн 300 мянган хулгайч хийж байгаа юм. Битээ шаагаараа пистаа. 300 мянгаас үсрээд 10 мянган хулгайч байгаа зөө. Цаана 290 мянган шудраг гişүүд нь байж байгаа чи зөө. Пистаа чи Монгол ардын нам бүгдээрээ л хулгайч шаах юм. Харцсан шиг хажууд нь харцсан шиг шаах юм. Лалрууд юу ч уншихгүй судлахгүй мэдээлэл байхгүй гэж би мэдээд хэлээд байна. Мэдв. Би хэлсэн. За амар байсгалаа хулгайч байж. Зандкаа нь хулгайч байж. Тэгвэл нэг нь ядаж Монгол нохоо юм да. Нэг өвдөл цөвдөл баг гэрээс нэг жижиг юм хулгай хийж иддэг хулгайч байж. Тэгвэл тэр амар байсгалан дан хоёр ертөнц чинь хээрийн чонтой нийлж хотны хоноод урж тасч идээд байгаа. Тийм хятадуудтай нийлцэн хулгайчууд заяа. Хятадуудтай нийлчээд Монголыг үгүй их гэдэг хулгайчуудын тал зогсох ёстой юм уу? Эднэртэй хариуцлага тооцох ёстой гэдэг хулгайчтай зогсох ёстой юм уу гэдэг хоёр сонголт гарч ирж байна.
Бид нар өөр сонголт байхгүй байна. Цэцгээ ч юм уу, доржоо ч юм уу, дулмаа гэсэн сонголт алга байна. Зандан шат руу данхын фракц уу гэдэг л фракц байна. Тэгэхээр бид нар одоохондоо арай дээр сонголт бол зандан шатрах. Би зандан шатрыг төгс хүн гээгүй, сайн хүн гээгүй. Нэг хоёрыг би мундаг хүн гээгүй. Нэг хоёр ч надад угаасаа таалагдчихгүй. За зүгээр хийчээсээ нэг хулгаач барьяасаа л гэж би бодож байна. Хоорондоо хөлөө жилчээд завсраас нь Монголын ард түмэнд ашигтай Монголын ард түмэн хожоосоо л гэж би хүсэж байгаа. Ямар болохоор хүрэл зүгээс чи мөнгө авцсан бэ? Чи зандан шатрын талд байна. Тэгээ хэний талд байх юм биз даа мэн? Танаа элбэг дөржин талд байх юм уу? 80% нь хятадын ирлээ сурлизаар удирдуулсан ардс намын чинь талд байх юм уу? Ардс намын удирдлага тэр чигээрээ хятадууд шүү дээ биз даа. Өмнө хужаанар л байгаа шүү дээ удирдлагууд нь. Тэгээ зүгээр хуцалгүй ингээд би та нарт хэлээд байгаа шүү дээ. Би худалдахдаггүй. Би 50 гарцсан. 50 гартлаа худалдагдаагүй. Одоо би худалдагдаад яах юм? Өрмөн үлдэнэ. Би эдний чинь бодвол бурхны шашинтай байхгүй. Би чи эдрийг бодвол бурхны шашинтай. Эмээгээ дагдаг. Эмээгээ дагаад 8 мэгзэмж хийжилсэн. Нүгэл хийхээсээ хайдаг. Энэ хорвоогоос нүглээд ийлэхгүй явахгүймс. За сайхан. Өөр хүүхдтэй нэг айтайхан улс үлдээч юмсан гэж л бодож байгаа юм шүү дээ. Хаана үнэн байна би тэнд зогсноо. Хаана зүв байна тэнд зогсноо. Одоо та нарын сонсоод байгаа сэтгүүлч нар чинь бүгдээрээ худалдагдцсан. Энэ сайтуудад битгий итгэе. Сэтгүүлчнэрт итгэх ямар ч боломжгүй. Яг одоо энэ цаг үед та нарын итгэж болох цорын ганц хүн би байна. Гэт би ямар ч ичих болж байгаагүйгээр ямар ч ёс зүйгүйгээр би шууд хэлээд байгаа. Тийм нүүр бардан би өөртөө хэлээд байгаа юм заяа. Зөв намайг сонсцоо. Талбай дээр би очивол намайг даг. Би буу дугруул хайгаад хүний хараар орохгүй заяа. Итэг. Би та нарыг хамгийн урд гүйж байгаа бодуулаад өгөн заяа. Ойлгосноо? Яг бууддаг дээрээ тулаад үзэлцэлтгээрээ тулах юм бол би тгий шээгээд нэг хүний хараар ороод гүйчих хүн биш заяа. Би хамгийн урд гүйж байгаа дараатлаа бодуулаад өгнө. Надад тийм цөс байгаа. Надад тийм тэнэг зориг байгаа заяа. Би хинээс ч хайхгүй. Би удаадараа хэлж байгаа. Би хүнд өвчтэй. Хими муудаг. Гармоны муудаг. Өдөр болгон би өвддөг. Хаяа би энэ өвдөлтөөсөө залхахдаг. Ойлгосноо? Надад худалдагдах ямар ч тийм юу байхгүй заяа. Би намайг улс төрч болооч. Би тийм заваан бохор угаац руу ордог хүн биш. Тийм баасан дунд сэлдэг хүн би биш. Та нар хүний мөрөөдлийг их хурлын гишүүн гэж боддог юм уу? Үгүй шүү. Миний мөрөөдөл бол гоё кино хийх, гоё жүжиг хийх. Эдгээр миний ажлыг хийхгүй байгаа учраас би эдгэртээ үзэж байгаа. Миний киног хийхгүй байна. Миний жүжигийг хийхгүй байна. Энэ хэро чин дээгүүрээ соёлын амнаас орж ирсэн бүх мөнгийг цусалж ийн идэж чинь. Шаадаг бавдаг хүүхнүүдэд цацж чинь. Бидний мөнгийг. Тэгэхээр энийг би шудраг болгох гэж зүтгээд байгаа юм. За одоо харна. Одоо энэ хулгайчуудад ямар ял өхийг харна. За тэгээд босно заяа би талбаар очино.